Аливаа хууль бол хүнийг зөвхөн амьд байх үед нь холбоотой байдгийг та нар мэднэ. Тийм учраас нөхрөө зөвхөн амьд байхад эхнэр нь хуулийн холбоотой байдаг бөгөөд нас барсныхан дараа хууль ёсоор холбоогүй болно. Иймээс нөхрөө амьд байхад өөр хүнтэй гэрэлсэн эхнэрийг хүмүүс завхай гэж тооцох боловч нас барсныхан дараа гэрэлвэл завхайрсанд тооцдоггүй. Нөхөд минь ээ, үүний адил та нар Есүс Христийг болохын тулд түүний нас барсантай өөрийгөө холбохдоо ертөнцийн эзний тогтоосон урдийн тэр хуультай үгсэн хүний адил хамаагүй болжээ. Бид ариун шударга зан чанартай болсныхоо үр дүнд аль болохоор ашигтай амьдарч ертөнцийн эзнийг алдаршуулахын тулд Есүс Христийг болсон юм. Түүнийг алгадсны дараа ертөнцийн эзэн дахин амьлуулсан нь үнэн. Есүс Христэд итгэхээс өмнө гим хийхийн муу хүслэндээ бид үргэлж санаа сэтгэлээ эзэмдүүлж дуртай гимээ хийдэг байлаа. Бидний энэ гутамшигт байдлыг ертөнцийн эзний тогтоосон хууль илчлэн харуулдаг. Үүнийхээ үр дүнд бид мөнхийн зовлонд орж шийтгүүлэх байсан. Гэтэл одоо бид Есүс Христийн нас барсантай холбогдож биднийг ямагт эзэмдэж байсан гэмт амьдрал болон түүнийг илчлэгч ертөнцийн эзний хуулиас үгсэн мэт салжээ. Иймээс бид урдын адил ертөнцийн эзний хуулийг дагахыг хичээвч чадахгүй. Гэмт амьдралдаа эзэмдүүлсэн боолчууд бишээ. Бид ариун сүнсний өгсөн шинэ амьдралыг хүлээн авч зөвхөн ертөнцийн эзний хүслийг дагдаг чөлөөт хүмүүс боллоо. Харин ертөнцийн эзэн хууль тогтоосон нь буруу гэж би хэлээгүй. Хэрв тэр хууль байгаагүй бол би өөрийнхөө гэмтээ болохыг мэдэхгүй байсан. Жишээлбэл ертөнцийн эзэн бүү шунхайр гэсэн хууль гаргаагүй бол би шунхайх нь буруу юм гэдгийг хизээч ойлгохгүй байсан. Гэтэл ийм үг байгаа учраас л би хичнээн баг шунхайрсан ч өөрийнхөө гэмтээ болохыг дотроо мэдэрдэг. Гэвч гим хийх дуртай төрлөх зам минь намайг улам их шунхайруулснаар ертөнцийн эзний тогтоосон хуулийг улам илүү зөрчүүлэх болов. Ийхүү тэр хууль байгаагүй бол би хэр зэрэг гэмтээ болохооч мэдэх аргагүй байлаа. Тэгээд ч гмийн тухай ойлголт надад хамаагүй байсан. Урд нь би ертөнцийн эзний хуулийг сайн ойлгоогүй байхдаа өөрийнхөө өмнө болон ертөнцийн эзний өмнө ямар ч гэмгүй гэж өөрийгөө тооцдог байлаа. Гэтэл тэр хуулийг ойлгож эхлэхэд хийсэн бүх гим маань надад илэрхий болж үнэхээр мөнхийн зовлонд орох шийтгэлийг авбал зохих байснаа би ойлгосон юм. Тэр хуулийг өчүүхэн ч зөрчилгүй дагсан хүнд ертөнцийн эзэн ёр бусын мөнхийн ам өгөх байсан боловч би тийхүү бат дагаж чадахгүй байсан учраас мөнхийн зовлонд орох нь зайлшгүй гэдгийг ойлгов. Гэмт амьдралдаа мэхлэгдсэн учраас би өөрийгөө ертөнцийн эзний хуулийг яггүй сайн дагдаг хэмээн бодож байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ би тэр хуулийг үргэлж зөрчиж мөнхийн зовлонд орох шийтгэлийг аль хэдийн авах болсон байжээ. Үүнээс үзвэл ертөнцийн эзний тогтоосон хууль хэр зэрэг ариун шударга болох нь харагдана. Гэвч тэр хууль намайг гэмтээ болгоогүй. Зөвхөн гэмт амьдрал намайг ийм болгосон юм. Гим хийх дуртай төрлөх зан чанараасаа болж ертөнцийн эзний ариун шударга хуулийг би үргэлж зөрчсөөр мөнхийн зовлонд орвол зохих хүн болсон ажээ. Ийхүү гэмт амьдрал хүнийг хэр зэрэг бузралдгийг ертөнцийн эзний тогтоосон хууль бидэнд ойлгуулж чадна. ертөнцийн эзний тогтоосон хуулийн үндэс бол хүний зан чанарын ёр бусын ариун байдал юм а гэдгийг Есүс Христэд итгэсэн бүхэн ойлгоно. Харин миний төрлөх чанар тийм биш бөгөөд ямагт гим хийхийг эрмэлздэг. Тиймээс гэмт амьдрал минь намайг захирсаар боол мэт болов. Би өөрийнхөө төрлөх занг ойлгодог байжээ. Жишээлбэл би хичнээн сайн юм хийхийг хүсвч хийлгүй, зөвхөн хийх дургүй муу юмаа хийж дараа нь үүндээ харамсдаг байлаа. Ийхүү би ертөнцийн эзний тогтоосон хуулийг зөрчих бүрдэн харамсдаг нь тэр хууль хэр зэрэг үнийн шударга болохыг харуулж байна. Би хичнээн дургүй байсан ч төрөлхийн гэмт зан чанарынхаа ирэхээр ертөнцийн эзний хуулийг арга буюу зөрчдөг. Ийхүү төрөлхийн зан чанар маань хэр зэрэг муу болохыг би ойлгож ертөнцийн эзний үгийг дагаж гэм зэмгүй амьдрахыг хичнээн хөсөвч түүнийг хэрэгжүүлж чадахгүй байлаа.
Учир нь би өөрийн хүсдэг сайн юмыг биш, харин үргэлж жигшдэг муу юмаа илүү амархан хийж чаддаг байлаа. Би зориуд ийм байгаагүй бөгөөд зөвхөн хүний төрөлх зан чанар ийм ажээ. Энэ бол ёс юм. Би сайн үйлийг эрхэмлэгч муу юм хийх нь олонтой. ертөнцийн эзний хуулийг дагахыг би өөрөө хүсвч төрөлх зан чанар минь өөр юм хийхийг шаарддаг байлаа. Ийхүү миний төрөлх зан чанар намайг дарангуйж гэмт явдлын боол болгодог байлаа. Үүнээс болж би сэтгэлдээ үргэлж зовлонтой байв. Тийм болбоос би энэ гэмт байдлаасаа салж мөнхийн зовлонд орох шийтгэлээс чөлөөлөгдөх хэрэгтэй байлаа. Тиймээс чи ертөнцийн эзэн их эзэн Есүс Христийг маань явуулж намайг тэр байдлаас бүр мөсөн чөлөөлж өгөв. Иймээс би Есүс Христээр дамжуулан ертөнцийн эзэнд талархлаа илэрхийлдэг. ертөнцийн эзний хуулийг дагахыг хичнээн их хүсвч төрөлхийн гэмт зан чанараа өөрийн эрэхгүй дагдаг нь миний үнэн байдал байлаа.